Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын дэлхийн нийтэд хийж байгаа эдийн засгийн дайны улмаас болж бүх хүмүүс сандралд орж байна, паникт орж байна. Тэгээ зарим экспертүүд ярихтаа 2020 оноос хойш дэлхийн эдийн засаг хөрөнгөний зах зээлд гүн хямралд орлоо гэж байна. Ер нь тэгээд 8 бодорой гэдэг шиг ер нь гайг байгаа дээр мөнгө авангуудаа бондонд юм алтанд игээд тэгээд ер нь гаргаж авсан дээр юм болов та. Хай, хөрөнгө оруулагч Тэмүүлэн байна. Та бүхэнтэйг өнөөдөр би хөрөнгө оруулахад гаргадаг 10 алдааны талаар ярилцъя гэж бодлоо. Яг түрүүний хэлдэг шиг мөнгө гаргаж ав, ямар нэгэн экспертийн үг паникт оруулдаг ийм алдаануудыг хийхгүй тулд та энэ видеог дуустал үзээрэй. Let's talk about money. За хөрөнгө оруулахад гаргадаг алдаа номер 1 нь хизээ авах уу? Хүмүүс ихэнхдээ боддог л доо хизээ оруул дээр юм бол яг perfect timing, яг гой тохиромжтой цаг үеийг хүлээгээд идэг. Тэгээ яг тохиромжтой цаг үе гэж байдаггүй. Хөрөнгөний зах зээл сүүлийн 100 гаруй жил дандаа дээшээ ингэж өсөж исэн, хэд хэдэн recession, хэд хэдэн ийм хямралууд болж исэн. Тэгээд ер нь бол дандаа ингэж өсөлттэй явж исэн. Тэгээд ер нь цаашдаа ч гэсэн өснө гэж би хувьдаа итгэдэг. Тийм болохоор урт хугацааны хөрөнгө оруулагч хөрөнгө оруулж эхлэх гэж байгаа л урт хугацааны хөрөнгө оруулж эхлэх гэж байгаа л ерөөсөө яг одоо эхлэх нь зүг үү? Яг perfect timing, яг тохирсон цаг хугацаа гэж байдаггүй. Юм ямар ч муу юм явж исэн, ер нь нэг сайн тал руугаа явдаг, ер нь дандаа сайжирдаг гэдэг шиг тийм. Хөрөнгөний зах зээл дахиад сэргэнэ. Дахиад ер нь бол дээшээгээ ингэж өсөж явна. Тийм учраас perfect timing гэж байхгүй. Яг одоо хөрөнгө оруулах хэрэгтэй. За хөрөнгө оруулахад гаргадаг хоёр дахь алдаа нь юу гэхээр мөнгөтэй бас мэдээлэлтэй байх. За хүмүүс ихэнхдээ юу гэж боддог гэхэл би мөнгөтэй байж ээж тэгээ баян байж ээж, ясгүй мэдээлэлд ойрхон байж ээж. За мэддэг байж ээж хөрөнгө оруулах хэрэгтэй байна гэж боддог. Тэгвэл танд аль аль нь хэрэггүй гэж хэлвэл та юу гэж бодох вэ? Та $100 байхад л хөрөнгө оруулах боллоо гэсэн үг. Хамгийн чухал нь мөнгөтэйдөө биш, мэдээлэлд ойрхондоо биш, хамгийн гол нь яг одоо хөрөнгө оруулж эхлэхтэй байгаамаа. Та яг одоо хөрөнгө оруулж эхлэхгүй цаг хугацаа өнгөрсөөр л цаг хугацаа явсаар л дэмий цаг хугацаагаа алдсаар л. Ягаад тэгэхээр ялангуяа залуучуудад залуу байгаа хүмүүс 20 настай хүнд цаг хугацаа бол хамгийн сайн найз нь. Эрт хөрөнгө оруулах тусам цаг хугацаа таны талд байгаа учраас одоо хөрөнгө босгох тэр үйл явц чинь улам амархан болно. Улам их хөрөнгө босгож чаднаа гэсэн үг юм. За хөрөнгө оруулахад гаргадаг 3 дахь алдаа нь хөрөнгө оруулалт уу эсвэл арилжаа юу? За ихэнх хүмүүс хөрөнгө оруулалт эсвэл арилжааг ингээд хольж сороод байдаг. Investing, trading. За YouTube-аар дүүрэн, интернетээр дүүрэн янз бүрийн арилжаа хийдэг, forex, CFD, crypto янз бүрийн арилжаа хийдэг, янз бүрийн дүн шинжилгээ хийдэг, янз бүрийн тийм техник ингээд хэрэглэдэг хүмүүс зөндөө байдаг. Тэгээд энгийн яг хөрөнгө оруулах гэж байгаа хүнд бол айгүй толгой эргүүлсэн асуудалтай. Тэр одоо янз бүрийн forex, янз бүрийн дүн шинжилгээ хийн, иймч бүтээгдэхүүн аав, иймч юм аав, ингэ тэг гэл хэдэн талаас нь баахан экспертүүд ингээд хэлэхээр толгой эргэмээр мэдээж ойлгомжтой. Тийм болохоор миний хувьд яадаг гэхээр би урт хугацааны пассив хөрөнгө оруулагч болохоор яг тийм дүн шинжилгээ ямар нэгэн скил надад хэрэггүй. За хүмүүс ихэнхдээ investing, trading хоёрын ялгааг ойлгохгүйгээр trading хийж үзэх гэх дүн шинжилгээ хийж чадахгүй, техник скил байхгүй хүмүүс trading гэдэг юмар, day trading гэдэг юмар оролдоод их мөнгө алдсны улмаас хашраад за ер нь энэ хөрөнгө оруулалт гэдэг чинь ер нь дэмий юм байна. Казино шиг юм байна. Болио хэлгээд ингээд орхичдаг. Тийм болохоор хөрөнгө оруулалт гэдэг нь ерөөсөө урт хугацаанд хөрөнгө босгох зорилготой хүмүүсийг хөрөнгө оруулагч гэдэг юм аа. Trading 8-чин одоо арилжаач улсууд бол өдөртөө мөнгө гаргаж авдаг, өдөртөө хөрөнгө оруулдаг. Тэр компани ард талд нь ямар компани байна уу, ямар удирдлагатай байна уу, компани үйл ажиллагаа, амжилт тэгээд цаашд ирээдүй тэгээд зорилго нь хамаагүй. Тийм болохоор trading гэдэг ондоо, investing гэдэг ондоо тэр хоёрын ялгааг гаргах хэрэгтэй. За хөрөнгө оруулалт гаргадаг 4 дахь алдаа нь болохоор ихэнх хүмүүс бид нэр бүгдээрээ яг юу авах вэ? Яг ямар бүтээгдэхүүн авах вэ? Ямар хувьцаа авах вэ? Ямар бонд авах вэ? Алт авах юм уу, мөнгө авах юм уу гэж толгойгоо нэрхсгаал гараад эхлэхгүй. За тэгхэн ч аргагүй. Яг тэгэхээр интернетээр дүүрэн янз бүрийн бүтээгдэхүүн санал болгож байгаа, янз бүрийн компани, янз бүрийн трейдинг сайтууд, янз бүрийн экспертүүд байгаа. Толгой өрх нь аргагүй тийм. За хамгийн амархан хөрөнгө босгох, дүн шинжилгээ хийхгүйгээр ямар нэгэн скил шаардлагагүйгээр хамгийн амархан хөрөнгө босгох арга бол ерөөсөө пассив урт хугацааны пассив инвестинг юм аа. Урт хугацааны хөрөнгө оруулалт. Урт хугацааны хөрөнгө оруулалтанд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн миний бодлоор индекс фонд эсвэл ETF юм аа. Тэгээд яг ETF-ийн тухай би яг энэ видеон дээр та бүхэндээ маш ойлгомжтой танилцуулсан байгаа. Өөрийнхөө авдаг ETF, өөрийнхөө хөрөнгө оруулалтын талаар бас ярьсан байгаа. Тэгээд энэ видеог хүлээн авч үзээрэй. Миний хувьд танд гэж зөвлөхөд эхний ээлжинд MSCI World гэдэг энэ ETF-ийг ямар компани гаргаж байгаа шалтгаалаа ийм MSCI World гэдэг ETF-ийг авч болно. Тэгээд MSCI World гэдэг ETF-ийг авснаар та нэгэн зэрэг дэлхийн 5000 гаруй компанид зэрэг хөрөнгө оруулах боломжтой. За хөрөнгө оруулахад гаргадаг 5 дахь алдаа нь
Хүмүүс бид нэр өөрөө судлаад өөрөө мэдчихээр тийм мэдээллүүдээ залхуураад хүмүүсээс авах гэдэг. Одоо интернетээр дүүрэн олон янзын экспертүүд байгаа, YouTube-ээр дүүрэн экспертүүд байгаа. Энэ хувьцаа алж гин, тэр хувьцаа алж гин, одоо энийг ав. Одоо яг ор, одоо гар, одоо зар инээ тэрэг. Тэгээд энэ бүхэн экспертүүд итгээд бид нар мөнгөө даатгаад тэрэнд хөрөнгө оруулаад мөнгөө алдаад тийм таагүй experience хийдэг. Тэрнээс болгоомжлоорой. Яагаад тэгэхээр тэр экспертийн зөвлөж байгаа зөвлөмж тэр хүнд нь л өөрт нь ажилладаг. Тэгээд тэр хүнд нь ажиллаж байгаа хөрөнгө оруулалтын систем, стратеги танд ажиллана гэсэн үг биш, автоматар надад ажиллана гэсэн үг биш автоматар. Яагаад тэгэхээр хүний сэтгэл зүй, мөнгөний сэтгэл зүй, хүний хөрөнгө оруулалт эхлэхт одоо бааз нь ондоо байдаг учраас хүн болгон адилхан мөнгөтэй биш, хүн болгон адилхан тийм зөрөгтэйгээр хөрөнгө оруулах тийм сэтгэл зүйтэй биш учраас өөрөө өөртөө таарсан тийм хөрөнгө оруулалтыг судалж үзээд өөрөө олох хэрэгтэй. Хэрв тусламж хэрэгтэй бол мэдээж эксперт янз бүрийн хүнээс зөвлөгөө амж болно. Гэхдээ 100% итгэж тэнд мөнгөө өгөөд тэрэнд мөнгө хөрөнгө оруулаад тэр хүний хэлснээр хөрөнгө оруулах ингэж явж болохгүй. Энэ бол алдаа номер 5. За тэгээд дээрэс нь нэмж хэлэхэд би бол хөрөнгө оруулалтын тийм зөвлөх биш, зөвлөгөө өгдөг хүн биш. Би бол өөрөө хөрөнгө оруулдаг хүн. Та нар зүгээр л өөрийнхөө туршлагаас мэдэж авсан зүйлээс хуваалцдаг учраас миний хөрөнгө оруулсан бүтээгдэхүүн танд таарна гэсэн үг. Миний хөрөнгө оруулалтын стратеги төлөвлөгөө танд яг таарна гэсэн үг биш. Тийм учраас өөртөө таарсан хөрөнгө оруулалтыг өөрөө л орох хэрэгтэй. За хөрөнгө оруулалт хийхэд гаргадаг 6 дахь алдаа нь хар мэдээ, паник. За яг одоо дэлхийд даяараа шуугж байгаа Трампын эдийн засгийн дайнаас болж дэлхийд даяар хөрөнгийн зах зээлүүд бүгд уналтанд орсон. 20%, 15%, 10%. Тэгээд саяхан 2 хоногийн өмнө Дональд Трамп одоо импортын татвараа 90 хоногор хойшлуулсан гэдэг мэдээгээр буцаад 10%, 12% дэлхийн зах зээлүүд өсөж байна. Тэгээд дэлхийн зах зээл айгүй ингэдэг юм хэлбэлцтэй явдаг. Тэгээд тэр хэлбэлзэх тоолнд янз бүрийн эксперт, янз бүрийн мэдээ, янз бүрийн одоо их сурвалжууд янз бүрийн мэдээ тараадаг хүмүүс. Одоос дэлхийн сүрлээ, хөрөнгөний зах зээл унчлаа. Ахиж хизэж босч ирэхгүй, авраарай, би амиа одоорой гэж хүмүүс ингэж айлгаад байдаг. Хүмүүсийг сандралд оруулдаг, айлгадаг. Тэрнээс нь болж бид нар яадаг гэхээр байгаа юмаа зардаг, маш хөнгөн шийдвэр гаргадаг, буруу шийдвэр гаргадаг, хурдан шийдвэр гаргадаг. Тийм тэрнээсээ болж их мөнгө алддаг ихэнх улсууд. За баян улсууд яадаг юм гэхээр тухайн ингээ хараал байждаг. Одоо жишээл Warren Buffett, Charlie Munger ингээ харж байж байгаа л яг уналтанд ороод дэлхий сүрлэг гэхэд хамгийн их үнэт цаасыг тэр худалдаж авдаг. Ер нь юунаас хамгийн их саятангууд төрдөг юм гэхээр хаанаас хизээ ямар саятангууд төрдөг юм гэхээр дэлхийн амралтай дэлхийд бүгдээрээ айж ах үед тэндээс саятан төрдөг гэж тийм үг байдаг. Тэр бол худлаа үг биш. Яг тэгэхээр хүмүүс айгаа зарж байхад одоо Warren Buffett юм аашгүй Charlie Munger хэлсэн байдаг. Хүмүүс айгаа зарж байхад чи шуналтай байх хэрэгтэй. Харин чихийг худалдаж авах хэрэгтэй. Яг тэгэхээр адилхан хэмжээтэй мөнгөөр илүү их хувьцаа, илүү их бүтээгдэхүүн, илүү их тоо хэмжээний үнэт цаасыг худалдаж авч болно. Илүү хөрөнгө оруулах болно гэсэн үг. Тийм ч учраас бүгдээрээ нэг юм санах хэрэгтэй. Өссөн юм чинь унжил таараа, тэгээд унсан юм чинь буцаад өсчил таараа гэдэг үгийг маш сайн санах хэрэгтэй. Яг тэгээд дэлхийн зах зээл маш хэлбэлцтэй явж идэг. Сүүлийн 100 жил ямар ч байсан бүгдээрээ дээшээ ингэж өссөн байдаг. Тэгээд нэг унлаа гэхэд дараа нь дахиад дээшээ гарна. Тийм учраас айх зүйлгүй хөрөнгө оруулах хэрэгтэй. За хөрөнгө оруулахад гаргадаг 7 дахь алдаа худал. За худал гэдэг дээр би юу ярих гэдэг вэ гэхээр ер нь удаан хугацааны хөрөнгө оруулагч гэдэг хүний төлөвлөгөө нь ерөөсөө 10-аас дээш жил. Дараагийн 10, 15, 20 жил, 30 жил хөрөнгө оруулаад хөрөнгө босгоё гэсэн тийм төлөвлөгөөтэй стратегтэй явж байдаг. За ихэнх хүмүүс яадаг гэхээр хөрөнгө оруулалт ихлээр ингээд гоё явж ирсэн аа. Гэг үнд янз бүрийн хэрэг боллоо, мөнгөний хэрэг боллоо, айсгүй янз бүрийн гинтийн асуудал гарлаа гэхэд нөгөө нэг хөрөнгө оруулсан хөрөнгөө зарангуудаа тэрнгүүрээр хэрэгжилдэг. Удаан хугацааны хөрөнгө оруулагчвал тэрийг ямар ч нөхцөл дэлхийн зах зээл унжсэн ч хувьцаагаа авч илээдэг, хөрөнгө оруулж илээдэг, дэлхийн зах зээл бүүн болж илээсэн хувьцаагаа авч илээдэг, хөрөнгө оруулж илээдэг. Ямар нэгэн гинтийн боллоо гэд мөнгө хэрэг боллоо гэхэд хөрөнгө оруулж байгаа машина эвдэхгүйгээр тэгээ муу юм боллоо гэд хөрөнгөний хэрэг боллоо гэхэд зориулагдсан хадгаламжтай байдаг. Тэгээд хадгаламжаасаа мөнгө аваад тэрнээ зохицуул. Хөрөнгө оруулалтанд бол гар хүрдгүү. Тийм учраас худал. За хөрөнгө оруулахад гаргадаг 8 дахь алдаа нь болохоор хуваарлалт болон төрөлжүүлэлт. Asset allocation гэдэг байна, тийм. Энэ дээр бид нэр ихтэй ямар алдаа гаргадаг гэхээр анх хөрөнгө оруулж байгаа хүмүүс бүх мөнгөө нэг бизнест итгээд мөнгө оруулдаг ч юм уу. Эсвэл 1-2 компани хувьцааг аваад бүх мөнгө оруулдаг ч юм уу. Энэ бол маш эрсдэлтэй стратеги миний хувьд. Компани үн дүн буурлаа, эсвэл ямар нэгэн асуудалд орлоо дараагийн 2-3 жил ер нь дандаа уралдаа байлаа гэхэд мөнгөө та алдаагүй ч гэсэн таны хөрөнгөч нь багасах болно. Яагаад тэгэхээр тэр компани үнцэнд буурсан учраас таны хөрөнгөч адилхан буурна. Тэгээд тэр өсөлт хааны хувьд маш хүнд. Тэгээд
ер нь маш төсөв төвчээртэй байж тэрийг даван гарах шаардлагатай болдог. Тийм учраас хөрөнгө оруулалтад та бүхэн төрөлжүүлэлт болон хуваарлт сайн хийж байгаа. Жишээлбэл одоо 50% ETF аваад 25% дан ганц хувьцаанууд. За дээрэс нь 10% криптод хөрөнгө оруулалт гэх юм уу, 5% бонд, 5% алт тэгээд ингээд төрөлжүүлээд хуваарлаад өгчих юм бол таны оруулсан хөрөнгө оруулалт чинь ямар ч эрсдэл байхгүй, эрсдлийг багасч байгаа гэсэн. Тийм болохоор хөрөнгө оруулалтаа заавал хуваарлалт болон төрөлжүүлэлт хийж байгаарай гэж зөвлөе. За хөрөнгө оруулахад гаргадаг 9 дахь алдаа болохоор амархан зүйлийг хэцүү болгоод. За тэрэн дээр бид нар яадаг гэхээр урт хугацааны хөрөнгө оруулалт гэдэг бол амархан байх хэрэгтэй. Яг талхаварж байгаа юм шиг тий. Жишээлбэл та талхаа ингээд зурчаад 100-андаа хийгээд хүлээгээд болтон хүлээх хэрэгтэй тий. Тэгээ яг тэрнтэй адилхан хөрөнгө оруулалт гэдэг бол маш амархан байх хэрэгтэй, хүлээх хэрэгтэй, урт хугацааны юм байх хэрэгтэй. Тийм учраас Charlie Munger гэдэг дэлхийн хамгийн алдартай хөрөнгө оруулагч тий. Warren Buffett гэдэг хүний үнж анд хамтрагч нь нэг удаа хэлсэн байдаг. Тэр юу гэж хэлсэн байдаг гэхээр хэрв та хөрөнгө оруулвал нойрны юм уугаад унтаарай. Тэгэхээр таас эрэхтэй маш баян байх болсон байна гэж хэлсэн байдаг. Тийм учраас хөрөнгө оруулж байгаа, ялангуяа хөрөнгө оруулж эхэлж байгаа, хөрөнгө оруулах гэж байгаа усуд хандаж хэлэхэд keep it simple and stupid гэж хэлмээр байна. Хөрөнгө оруулах төлөвлөгөөгөө байн суйлдаг, стратеги байн суйлдаг. Тэгээ хөрөнгө оруулчаа тэгээд өсөнгүүд нь зарах гэж үздэг, бурангуут нь авах гэж үздэг тий. Одоо тэр хөрөнгөний зах зээлийг тайм нь болох гэдэг шүү дээ. Одоо тэр яг гой зөв үеийг нь болох гээд тэгж их үзэн. Тэгээд арилжаа хийдэг хүмүүсийг дуурайж тий. Янз бүрийн арилжаа хийх гэж үзэн, мөнгө алдна, илүү үйлдэл гаргана. Тийм учраас урт хугацаанд хөрөнгө босхыг гэж бодож байвал та keep it simple. Юмыг юу хэцүү болгож хэрэггүй юу. Аль болох амархан нэг юм 2 ETF аваад төрөлжүүлээд гоё амархан бүтээгдэхүүн аваад тэгээд ерөөсөө хүлээх хэрэгтэй. За хөрөнгө оруулалтын гаргадаг 10 дахь алдаа нь хийж эхэлдэггүй. Хамгийн тогтмол алдаа нь ерөөсөө хийдэггүй, эхэлдэггүй. Хичнээн подкаст үзээ, хичнээн YouTube үзээ, хичнээн ямар нэгэн эксперт, хичнээн хүмүүсийн үгийг сонсоод та өнөөдөр хөрөнгө оруулж эхлэхгүй бол хөрөнгө чинь босохгүй. Та өөрөө хөрөнгө оруулж ийж хөрөнгө оруулалтын зах зээл тий хөрөнгөний зах зээл яаж ажилдгийг, хөрөнгө оруулалт юу байдгийг гэдгийг таньж мэдэх болно. Тийм болохоор яг одоо хөрөнгө оруулж эхлэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр одоо дэлхийн зах зээл ер нь бол хямралд орсон байгаа. Бүтээгдэхүүнүүд, ETF-үүд, компаниудын хувьцаанууд маш уналтанд орсон байгаа. Монголд ч гэсэн манай Монгол компаниудын хувьцаанууд уналтанд орсон байгаа. Тэгээд тийм учраас яг одоо эхлэх нь зөв юм аа. Үнэтэй байсан ч эхлэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр бидний зорилго юу гэхээр урт хугацаанд хөрөнгө босгох зорилготой юм аа. За ингээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Би та бүхэндээ дахиж хэлмээр байна. Би бол хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгдөг мэргэжилтэн биш. Би бол зүгээр л хөрөнгө оруулдаг жирийн нэг хүн. Тэгээд миний хөрөнгө оруулалт тань дээр ажиллана гэсэн үг биш. Та өөрийнхөө хөрөнгө оруулалт, өөртөө тохирсон хөрөнгө оруулалт стратеги төлөвлөгөөгөө та өөрөө боловсруулах хэрэгтэй. Тийм учраас ямар нэгэн эксперт, ямар нэгэн хүний зөвлөмжийг давхгүйгээр зөвхөн та өөрөө өөрийнхөө хөрөнгө оруулалтын стратегийг олох болно гэж хэлмээр байна. Ингээд та бүхэнд хамт байсан баярлалаа. Дараа уулзлаа баяр таа. Чао.